Таласофоби гэдэг нь далай, тэнгис маш гүн бөгөөд ёроол нь харагдахгүй учраас хүчтэй айх айдас юм. Далайн ёроол харагдахгүй байх. Харанхуй маш гүн ус. Доор нь юу байгааг мэдэхгүй байх. Эрэг харагдахгүй задгай далаад байх. Усны гүнд байгаа авраг биет. Хөлөг онгоцны сэг. Гүн усны үл мэдэгдэх амьтад. Ус руу харахад доошо хязгааргүй мэт харагдах. Яг одоо та өөрийгөө шөнийн далаад ганцаар хөвж байна гэд төсөөлөөрэй. За, юу яцхан guys. Өнөөдөр хэдүүлээ таласофобинууд өдөөх болно. Мэдээж хүн болгон асар том хязгаар нь мэддэггүй далаа тэнгист ганцаараа орхигдохоос айдаг тэр дундаа харанхуй шүн далайн гүнд ямар амьтан байгааг мэддэхгүй үл мэддэх газраас бол мэдээж хүн болгон тодорхой хэмжээгээр айн. Тэгээ өнөөдөр хэдүүлээ далайн гүний талаар болон далайн гүндэх одоо бидний мэддэхгүй ертөнцийн талаар ярилцуулна. Та бүхэн тухлан суугаад таалан сойрох нь. За, хүн төрөлхтөн бид бол сансар огторгуй буюу дэлхийгээс гадагшаа нилээн сайн, нилээн хол судалсан гэж хэлж болно. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө дэлхийн гариг дээр байдаг далайн гүний ер нь хэдэн хувийг таад судалсан гэж бодож байна. За та хэдийг сонсъё. Та зүгээр таах гээд оролдоорой. Далайн гүний хэдэн хувьд нь хүн төрөлхтөн яг өөртөө очиж нүдээр эсвэл камераар харж судалсан гэж бодож байна. Ер нь бол та нарын дийлэгч маш хол зөрлөө. Sorry. Хүн төрөлхтөн далайн гүний 0.1% нь яг нүдээр үзэж эсвэл камераар яг очиж битсэн байдаг. Тэгээд нийт далайн гүнийг 100% гэж үзвэл 27%-ийг л дөнгөж одоо тэр шалных нь буюу далайн яг гүнийг нь хэмтсэн байгаа. Өөрөөр хэлбэл нийт далайн одоо 4.1%-ийнх нь зөвхөн одоо гүнзгий тэр шалтныхын хэлбэр дүүс доод давхаргуудын сүүлийн үеийн технологиор мэдсэн гэсэн үг. Гэтэ тэр хэсгийг хүртэл нүдээр үзэж яг ямар амтан эдэр байгааг нь бол мэдэхгүй. Баталгаатай мэдэх хэсэг нь 0.1%. Амар байгаас тээ. За хэрвээ далайн гүн дээр баримжаа авах юм бол хэдүүлээ бүр 7-8 жилийн өмнө энэ үгэрний хальт хийж ирсэн. Тэрийг нэг эргээд саная. За 40 метрт бол хүмүүс ингэж шумбагчд бол шумбдаг. Гэтэ 40 метр ер нь өөрөө нэлээд гүнзгий гэдэг ойлгох хэрэгтэй. Та дунд 5 м гүн бассейн сэлж үзчихсэн юм байна уу? Зүгээр 5 м гүнзгий бассейн руу ороод доош харахад бас л цаана харагддаг шүү дээ. Тэгэхэд бол 40 м бол энгийн шумбалт явагддаг. 318 м-т бол яг гүнзгий шумбалтын рекорд нь явдаг. За 500 м болохоор дельфинүүдийн хоолдог гүн байна. За нөгөө айхтар том дайны үеийн те шумбагч онгоцнууд 1000 м-ийн гүнд явах чадвартай. За ингээд явлаа 1800 м-ээс ахуулаа за нөгөө гүнзгий ус руу орж ийн. За эндээс цаашаа ингээд эвгүй амьтад эхэлж байгаа. За жишээ нь 10 м-ийн урттай 495 кг буюу хагас тоон жинтэй 8-aalж харагдана. Тэгээ энэ амтан ер нь шумбагч нар далайн одоо судлаачид харах нь айгүй ховор өдөг. Яг тэгвэл маш гүнзгийд байдаг учраас хаяал ингэж далайн дээшээ гадаргуу руу ойртоход нь ингэж зураг бичлэгийг авсан байдаг. Энэ чинь Японы шумбагчид нэлээд том 8-альжны бичлэг авсан байна. Хамтдаа харъя. Йоо. Сүртэй байгаа зү 10 м-гээ боддоо та. Амьдаар бол бүр амар том юм харагдаж шít.
Хараа хүн хажууд нь юм байна гэж одоо. Хартаа. Йоо. Энэ амьтан бол эртээр үеийн кино зохиол, янз бүрийн үлгэр домог дээр бол гардаг бүхэл бүтэн том усан онгоц хөлгүүдийг хүртэл тэр чигт нь ингэж сөнөөж исэн гэж олон домог дээр гардаг. Тэгээд яг хуу тухайн үед дээр үед бол тийм том амьтад байсан бас магадaltaй. Одоо энэ 10 м том гэж байгаа ч гэсэн бүр 20, 30, 40, 50 м урттай одоо энэ амьтны төрлүүд нь ч байсан байж мэдхийн те. Энэ хүн рүү дайрдгүй юм шиг байна. Азуулж. За ингээд доош явлаа 2500 м-т бол хамгийн гүнзгий халин бол тогтоогдсон юм байна. За алдар Титаник хөлөг онгоц одоо 3800 м-ийн гүнд байгаа юм байна. Одоо 4000 м-ийн дээрээс би та санджээвэл үсэрж ийсэн шүхрээр. Тэгэхэд ингээд 4000 м-ийн дээрээс биш та ингээд газар руу харахад бүр нэлээд хол харагддаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэр хараад тэр доошоо газар хүртэл далайн одоо бидний харж байгаа энэ гүн байна гэсэн үг байхгүй юу? Тэр болохоор бүр амар байгаа сте. Тэгээ тийм их ус байна гэдэг төсөөлдөө. Тэр гүнзгий хүртэл ямар олон төрлийн амьтан байх вэ? За ингэж явж ийснэ 6492 м-т Японы Шинкай 6500 гэж шумбагч доошоо явдсан байна. Тэгснэ ингэ далайн гүнд 250,000 тонн алт байгаа гинэ. Ийм гүнд рүү алт хайх уу guys та нар? Гэтэ айгүй олон хүмүүс ер нь далайн гүнд эрдэнэс далайн гүндхийн алтыг хайж бол амнасаа эрсдэлд оруулж исэн. Тэгээд нөгөө Титаник гэснээр саяхан нэрээ Титаникийг үзэх шумбагч онгоц бараг 20-од хүнтэй байлгүй дээ. Осолцсон. Та тэрийг санаж байх нэг хэсэг нилээ юм болсоо. Хэдүүлээ бараг бичлэг хийсэн баг тухай үед. За ингээд доошо 10,000 м хүртэл бол далайн гүнзгий нь бол явдаг. Тэгээд зүгээр 10 км гүүхт ямар хол гэдэг үлээ. Марафонд гүйжсэн хүмүүс бол мэдж байгаах. Тэгээд тэр их гүйж байгаа тэр гүнзгий доошо ингээ гүнзгий гүн явдаа. Тэгэд энэ их гүнзгийг судлахад хэцүү учраас одоо судлаачид, шумбагчид, далайн гүнийг судлаачид айгүй олон төрлийн цоо шин төрөл зүйлийн амьтдыг бол нээдэг. Одоо хүртэл бидний мэдэхгүй асар их төрөл зүйл амьтан бол тэр дор байгаа. Ер нь далайн гүний амьтд бол бүр нилээ сонирхолтой санагдав. За хэдүүлээ зүгээр гүн биш заяа. Зүгээр гүйхэн нөхцөлд амьдардаг амьтдуудаас харъя. За жишээ нь хэдүүлээ зүгээр л 8алжийг жишээ авъя заяа. 8алж бол одоо баг супер чадвартай амьтан гэж хэлэхэд болохоор байгаа. Одоо чинь Mimic Octopus гэдэг энэ 8алж ан агнахтаа эсвэл нуугдахтаа өөрийнхөө өнгөө өөрчилдөг. Тэгээ тухайн гадаргуутайгаа шууд ингээ ижлэхэн өнгөтэй хэлбэртэй болдог. Одоо хэдүүлээ харъя заяа. Одоо жишээ нь энэ дунд манайхаа 8алж хаана нь олоорой. Олох гээд үз. Яг хараад. Яг нүдэ бүхлийг хардаа. Хэдүүл ихнээс нь нэмжлийг харъя заяа. Яг нүдний чинь урд яг голд нь заяа 8алж. Одоо хараа. This is the Mimic Octopus. Хашна. Ийм энэ чинь супер чадвар шүү те. Хэрэв хүн игдэг байсан бол нөгөө X-Men дэр гардаг мутант л ингэж чадах байсан баг. Хараа. A master of disguise. Өнгөө өөрчилдөг, гадаргуугаа ингээд өөрчилдөг, ерөөс нь мэддэхгүй болчдөг. Яг үндсэн өнгө нь бол ийм өнгөтэй юм байна. Энэ амьтны яагаад ухаантай гэдэг вэ гэхээр өөрөөс нь одоо хүчтэй амьтан ч юм уу өөрт нь аюул заанал учруулах магадaltaй амьтан таарахаар өөрөө шууд өөр илүү аюултай төрөл зүйлийн одоо дүр тувилдаг. Нөгөө X-Men-ийн нэг юм нэг хувирдаг эмэгтэй байдаг шүү дээ цэнхэр. Яг тэр шиг гэсэн үг. Тэрний ер нь бол 8алжин хөлбөр гэсэн үг. Одоо харж байгаарай. Тав. Хараа хавч ирсэн чинь шууд ийм хар өнгөтэй том 8алж болж байгаа байхгүй юу? Тэг нөгөөд айгаа явчихж байгаа сте. Болио bro sorry би чамаа гэж мэдсэнгүү. Тэг энэ амтан өөр 15 төрлийн өөр төрөл зүйл болох чадвартай гэж байгаа. Энэ доотлын заагс нь хортой хавтгаа заагаас байгаа байхгүй юу? Тэг дээдлэх нь нөгөө Mimic Octopus ч яг ингээд хувирцсан. Бараг адилхан байгаа сте. Далайн хортой могоо энэ доор нь байгаа. Тэг энэ дээдлэх нь хортой могоо болоод хувирцсан. Арслан загас гэдээ бас ийм хортой загас болж хувирсан байна. Зэвүүн байгаа сте. Тэгснэ өөрөө ангаар хийхдээ газрын гадаргуу дээр хүртэл нэг цаг хүртэл гарах чадвартай гэж байгаа. Одоо харж байгаарай. Тэгээд сүүлд иймчлэг айгу viral болоод энийг хэдүүлээ харцгаая. Нэг загасчингаар 8алж барьсан чи ингээ өөрийнх нь толгооноос салахгүй хараа.
Alien гэх кино байдаг шүү дээ. Нөгөө тэрэн дээр нүүрэн дээр ингэж яаж үрээ шахдаг, өндгөө шахдаг яг тэр шиг. Тайдын толгоон дээр ингэ наалтчл яг нүүрэн дээр чинь. Йой, харсан ч бүр эвгүй санагчлаа. За сайн зүгээр 8 айлчны талаар ярьсан. Одоо яг жинхэнэ гүнзгий амтнуудын талаар ярий заяа. За перифилия гэж амтан байна. Доошо маш гүнзгий бүр нөгөө Mariana Trench гэдэг бүр хамгийн гүнзгий далайн хэсгүүдэд амьдардаг амтан байгаа. Харж байна уу? Сонин амтан байгаа сте. Энэ амтны мэдээж хамгийн сонирхолтой зүйл нь бол энэ асар гүнзгий далайн даралтыг төвчих гадаргуут одоо энэ бүх амтад тийм үү далайн гүнзгийд байгаа. Хэрвээ тэр асар өндөр даралтыг тайлбарлах юм бол шүү дээ. Одоо Mariana Trench гэдэг бидний ярьж байгаа энэ далайн гүнзгийд 110 MPa буюу 1 см талбайд 1100 кг өндөр даралт ирж байгаатай тэнцэнэ. Таад боддоо 1 см талбай дээр чинь 1100 кг ачаа ирж байгаа юм шиг энэ асар өндөр даралттай гэсэн. Тийм учраас нөгөө бүр төмөр ган юу гэдэг амар бат бөх шумбагч нар хүртэл тэр доошо тисгүй тэр далайн гүн ингээ явж байхад бол дээрээс чи ингээ нэг машин дарж байгаа юм шиг л мэдэгдэн гэсэн. Тэгэхэд энэ одоо далайн гүнзгий амтад одоо ингээ амьдарч байна гэдэг чинь бол гайхалтай зохицол. Тэгээ өөр нэг нь перифилия гэдэг амтны зэвүүн юм юу вэ гэхээр далайн гүнд мэдээж ямар ч нарны гэрэл очихгүй байгаа штэ. Тэгээ өөрөөсөө гэрэл ялгаруулдаг. Хэрвээ та хэд ингээ сайн харах юм бол дотроос нь гэрэл ялгарч байгаа. Тийм угаастай. Улаан гэрэл угаастай. За дараагийн нэг гайхалтай амтан юу вэ гэхээр The Giant Phantom Jelly буюу авраг сүнсэн медуз гэж орчуулагдчихсэн. Бас маш сонирхолтой амтан байгаа. Хэвгүй ихлэ дүрсийг харъя. Юу вэ? Харийн амтан шиг харагдаж байгаа сте. Энэ амтан 1000-аас 4000 метрийн одоо далайн гүнд амьдрах чадвартай. Тэгээ энэ 4 туузан одоо хөлн гэх юм уу да юу гэх юм 10 метр урт хүртэл өсдөг. Тэгээ өөр нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр ингээд далайн гүнд улаан гэрэл ингэж нэвтэрч харагддаггүй гэж байгаа. Яг харанхуй нөгөө нарны гэрэл ойхгүй учраас. Тэгээд яг ингээд нүдээр яг бүр 4000 метрийн гүнд ингээд харах юм бол ингээд баг үл үзэгдэх ингээд харанхууд ингээд бүр ингээд хав харагдахгүй гэж ойлгож болно. Тэр ийм урт 10 м урттай ийм дөрвөн тэмтрүүл шиг одоо энэ гар гэх юм уу та энүүрөө бол олзоо барьж иддэг. Тэгээ мэдээж маш гүнзгийд байдаг болохоор эдгээр амьтдыг бол судлахад бол маш хэцүү. Яа ингээл далайн гүнд шумбаж ийсэн чинь ингээл нэг уртаа юм гараад ирлээ юу гэж бодох вэ? Далайн eur бол нэлээд сонирхолтой байна. Гэтэ далайн eur-оос нэг сонирхолтой зүйл байгаа нь юу вэ гэхээр штэ. Наша кукуруза попкорн. Хараа guys. Колотой байна, карамельтай байна, жимстэй байна, бүр бохны амстай ч байна. Наша кукуруза бол зүгээр нэг попкорн биш, ижлэг багтай үр тарианы бүтээгдэхүүн байгаа. Өөрөөр хэлбэл нүүрс усны их үүсвэр гэсэн үг. Тэгээ зүгээр юм идэхэд өөдөртөө бол та ингэж тоолж идэж болно. Харж байгаарай. Бүтлгүүдлээ. Орлого номер 2. Нэр яг кода шүү дээ. Кодатай попкорн. Окей. 3-аас 2. Та хэд найзуудаараа хин ингэж амрууга олон хийхээ өөрчлөлтөж тоглож болно. Easy peasy. Карамельтай нэгж үзье. Наад бүр карамельтай илүү гоё санагдаж байна. За тэгээ та бүхэн наша кукуруза 4 төрлийн ийм гоё попкорныг идэхийг хүсвэл Монголын бүх дэлгүүр, бүх супермаркетууд,
бүх захаар байгаа. Номин, ийм арт, миний дэлгүүр, GS25 юу гэдэг бүгднгээс нь олж болно. Тэгээ та хэд ингэ шидэл сайхан. Ингээд идээрээ хамтаа идий, бас хамтаа тоглоё. Наша кукуруза. Цаас бэлээ. За дараагийн зэвүүн амтан бол яг одоо бидний харж байгаа далайн хар чөтгөр гэх юм да. Ямар амар нэрм шүү дээ. Хар чөтгөр загас юм байна. Та хэд зарим нь мэдэх бах. Тэгээ энэ загас айгүй олон мянган метрийн гүнд байдаг учраас ингээд дээшээ далайн гадаргуу руу ойртох нь бол ховор байдаг. Тэгээ бүр тас харанхуу ямар ч нарны гэрэлгүй орчимд амьдардаг. Тэгээ хамгийн зэвүүн юм нь юу гэхээр энэ загас яаж ангаа барьдаг нь хамгийн сонирхолтой. Немогийн ярилтыг үзсэн хүмүүс бол мэдж байгаа. Тухайн дээрээс нэг амтын шиг юм байгаа. Эний үзүүр дээр ингээ гэрэл асдаг байхгүй. Тэр гэрлээрээ жижигхэн загаснуудыг өөртөө ингэж тасдаг. Тэгээд нөгөө жижигхэн загаснууд чи ямар сонин гэрэл вэ? Ямар гоё юм бэ гэж ингээл очиж штэ. Тэгээд оцсон хойно хав гэд амаараа хазнаа гэсэн үг. Гайхалтай биш гэж юу? Шүд мүд нь бол эвгүй байгаа сте мань хүний. Царай морь нь бол яг л харанхуу төгсөж торинсон нэг амьдрал дутлуулсан царайтай байгаа сте. Тэгээд энэ төрлийн загасын одоо үр нөхцөл нь айгүй сонирхолтой юм байна. Энэ зуран дээр байгаа шиг эргэчин нь вэ штэ. Имхнээс ийм жижигхэн битэй заяа. Тэгээд яадаг вэ гэхээр ингээд далайн гүнд энэ аюу ховор загслахоор эргэч нь имхнээ нэг олохоор очиод наалчдаг гэж байгаа. Тэгээд заримдаа хоёр загасны эд болон цусны эргэлтэн хүртэл тэгээд наалчаад ингээд нийлчдэг. Тэгээд үүнээс хойш яах вэ гэхээр эргэч нь айжмаар бие даасан амьдралаа алдаад тэгээд үндсэндээ бол ингээд үр тогтоох зориулсан биологийн нэг одоо эмчнийхээ нэг хэсэг нь болж хувирд юм. Гайхалтай хайрын түүх биш гэж үү guys. Тэгээ яагаад тэгэхээр энэ загасны төрлийн загас нь айгүй ховор учраас тэгээд нөө эргэж нэгээд насаараа хөрх нэг ингээд өөртөө төрлийн эмчгээ хайж хаажгаад олохороо мэдээж шууд явахыг хүсэхгүй. Тэгээд шууд очиод хазаад ингээд нийлчт юм байна. Маш сонирхолтой. Гэтэ яг одоо ингээд зуран мөрөн дээр ингээд амар том биетэй харагдаж байгаа заяа. Гэтэ эмэгч нь одоо энэ 10 см байна. Иймэрхүүл жижигхэн биетэй юм байна. Яг жинхэнэ хэмжээнд. Бичлгүүдээр болохоор айгүй зэвүүн царайлгаар дандаа нэг ойрхон зургнууд аваад байгаа байхгүй юу? Жинхэнэ хэмжээ нь одоо баг энэ юм уу та. Харч нэг хүний арган дээр ингэж хараж. Энэ ихтэй эргчнийх нь хэмжээ ах шиг байна. За дараагийн айгүй сонирхолтой загас юу вэ гэхээр barley fish буюу тунгалаг толгой загас гэж байгаа. Ягаад тунгалаг толгой загас гэснийг таад баг юм гадарлаж байгаа харцгаая. Мань хүн бол ийм тунгалаг толгойтой бүх зүйл нь нэвт харагддаг. Хараа. Бараг тархин харагдаад байгаа юм шүү. Яа, сон амтан байгаад нүд нь доторх нь ингээд бүр ингээд нэвт харагдаад байдаг наас. Энэ хоёр нь нүд биш юм байна. Энэ хоёр үнэрлдэг хамар юм байна. Хүмүүс нүд гэж андуурдаг гэж юм. Тийм тунгалаг бүрхүүлтэй болохоор ингэж нэвт харагддаг. Тэгээ өөрний сонирхолтой юм юу вэ гэхээр нүд нь толгой дотроо эргэж ингэж ихт дээшээ хардаг гэж байгаа. Одоо энэ хоёр ногоон нүд юм шиг байна. Одоо бол ирэхгүй байна. Өөр нэг далайн гүний алдартай загас юу вэ гэхээр blobfish буюу яг одоо бидний харж байгаа дусал загас юугаараа алдартай вэ гэхээр нэгдүгээрт хамгийн царай муутаар алдартай. Тэгээ хоёрдугаарт хамгийн эмо загас гэдгээр алдартай. Маш гунигтай царайтай. Би ч тийм гунигтай царай гарч чадахгүй байна. Яг үнэндээ. This is the ugliest animal in the world. Харж байгаа. The blobfish. Дэлхийн хамгийн царай муутай амтан гэдгийг хөрхий. It's not what it seems. You'll be shocked to hear that blobfish look pretty normal when they are in their natural habitat. The gelatinous blobs we think of as blobfish. Хамгийн гол нь яагаад ийм царай муутай болдгоо вэ гэхээр штэ. Дэлхийн гадруудаар гарахаараа юм царай мод болчт юм байна. Илүү царай мод болдог гэсэн. Яг далайн бүр тэр гүнзгийдээ болохоор уг нь бол хэлбэр дүүснэ гайгүй юм биш үү чааваас уг нь бол. Уг нь ийм харагдсан юм биш үү. Гэтэ яг бас арай нэг гайгүй, арай гайгүй.
Тэ. Тэгээ нэг царайг л дүнх юм да хэдүүлээ. Уг нь бол ийм биш төөрхий. Тэгээд амар өндөр даралтнаасаа нөгөө энгийн дэлхийн гадаргуулаар ирчихээр ин чинь ингээд ийм болчих жоох байхгүй юу. Өөр нь буруу биш л юм байна зайлвал. Би тэгсэн шал өөр орчинд очих юм бол царай муутай болно шүү дээ. Миний царай зүс сонирн болно шүү дээ guys. Битгий манай тусал загсыг ингэж та царай муутай гэдэг хогч шүү. Яг далайн гүндээ бол эн чинь сайхан амтан биш шүү дээ. Харж гинөө. Дажгүй байгаа зү. Хилмдүүлсэн байж хэдүүлээ. За дараагийн амтан бол айгүй муухай амтан байна. Яг үндэ. Далайн гүний авраг том жом шиг харагддаг авраг изопод гэдэг амтан байна. Тэгэл харцгаая. You might think this is a giant cockroach, but it's not even an insect. It's a giant isopod, and they live all the way on the ocean floor. These alien-looking creatures are marine invertebrate that live in the depths of the Atlantic, Pacific, and Indian Oceans. And they don't call them giant for nothing. They can go anywhere between 17 to 76 centimeters. 76 см том болдог гэж шít. What? Along with lobster, people have now started eating this creepy-looking sea creature as a luxury food. This is actually the giant isopod, which survived. Ёо, тансаг хоолнд ордог гэнэ. Би бол хэзэж идэхгүй. Sorry, би идэхгүй шүү. Ямар ч тансаг ямар ч үнэтэй байсан намайг алгасаарай guys. Okay? Намайг даасан ч хамаагүй. Би даалахгүй. За би идэхгүй. Sorry. Далайн гүнд зогтсон ийм гадаргуутай өндөр даралтанд тийм гоё амттай юм бах та. Яг зөвхөн төрөл нь угаасаа юу штэ. Сангорхоо дайжгүй те. Гавч дайжгүй. Далайн гүний амт ер нь дайжгүй амттай болохоор тэгээд идэл ах л та. Lives deep in the ocean by feeding on decaying carcasses. Even though it looks like a giant, scary bug, it has more protein and much less fat than lobster. But because it's rare and expensive, not everyone can afford to eat. Гавчнаас өндөр уурагтай тэгээд баг калори малууртай гिचгүй яач. Би аргаслаа. Та хэд өөртөө ид, окей? Хага битгий уураараа энэ хоолны газар та. За харж байгаа guys, ер нь бол далайн гүний амьтдын зүгээр захас зухас яриул иймэрхүү байна. Тэгээд хүн төрөлхтний нээгдээгүй бүр нээж чадаагүй, харж чадаагүй дахиад олон төрөл зүйлс байгаа гэж бодохоор бүр сонирхолтой байна. Тэгээд ер нь бол нэг бодлын ийгүү, нэг бодлын сонирхолтой, нэг бодлын гоё байлаа. За тэгээд бүгдээрээ лайкээ дарж, эртээ сайн бүртгүүлээрэй. Тэгэхгүй бол энэ авраг изопод танаа гэрд очиж галтгооны чинь болон зогсож шүү. Юу ч яриад байгаа. За guys, дараа эпизод уулзтаа түр баяртай. Guys.